За дэлхийн нийтэд амарсан цаг тахлын үед аймгийн гэр бүл хөгжих залуучуудын өвчлөлийн газар маань олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа амны хаалттай зохион байгуулах, хүмүүс хоорондын зайгаа 2 метр одоо барьж ажиллах бид нар чиглүүлэлтэй. Гэхдээ өнөөдрийн маань уулзалтын оролцогчийн мэдээлэл яриаг та бүхэндээ тод хүргэх үүднээс бид хоёр одоо та бүхэндээ мэдээлэл амны хаалтгүйгээр хүргэх болно. За өнөөдөр манай танхимд манай аймгийн хүүхдийн байгууллагын алтан үеийн төлөөлөл Цэнтрэг багш маань хүрэлцэн байна. Танд Монгол Улсын хүүхдийн байгууллага хөтлөө өмсч өгсөн 95 жил маань баярын мэндийг хүргье. За та аймгийн боловсрол хүүхдийн байгууллага 30 гаруй жил ажилласан байдаг. Үүнээс аймгийн хүүхдийн төлөөлөлд 1998-аас 2009 онд 11 жил хүүхдийн эрх сургалт хэрэгцсэн мэргэжлээр ажиллаж байсан. Тэгэхээр та тухайн үед ажиллаж байхад ямар хууль бидэнд одоо үйлчилж байсан, хүүхдийн асуудлаар бид нар ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан, энэ талаараа бид нар сэтгэлээ хуваалцахгүй юу? За юуны түрүүнд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч өгсөний 95 жилийн он энэ өдөр өөрийнхөө ажиллаж амьдарч байсан байгууллага тэр тусмаа өөрийнхөө гэрээд эргэн тусгүй энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа би тул их баяртай байна. За намайг ажиллаж байх үе одоо нэгэсэндээ 11 жилийн өмнөх үе бол бид нэр хүүхдийн эрх хамгааллынхаа хуулийг барьж ажилладаг байсан. За энэ одоо юу хэлээд байна вэ гэвэл хүүхэд гэж хинбэ ямар хүүхдийг хэдээс хэдэн насны хоорондох хүнийг хүүхэд гэх бидгийг бас нэгдүгээр ойлгуулдаг байсан. Хоёрдугаар хүүхдээ хамгаалал гэж юу юм, оролцоо гэж юу юм, тэд нар ямар эрүүл орчинд өсөж төрнөх ёстой юм гэдэг талаас нь бол одоо сургалт сурталчилгаагаа хуулийнхаа дагуу хийдэг байсан. За энэ сурталчилгаагаа ямар нөхцлөөр хүүхдүүдэд хүргэдэг байсан гэвэл манай байгууллагч тэр үед энд дугуулангууд ажилладаг төрөл бүрийн даам шатрын бас дугуйлан, бүжгийн дугуйлан, дууны дугуйлан энэ юмнууд байдаг байлаа. Бас би ажиллаж байх үедээ үнсгэлчин улсын тэмцээнийг зохион байгуулж бид нэр жил бүр хүүхдээ бэлтэж улсын уралдаанд оролцуулдаг байсан. Тэр үеийг одоо энэ үедээ харьцуулахад бидний статус маш их өөр болж өөрчлөгдсөн байна. За тэгээд энэ байгууллага одоо өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж яаж ажиллаж байна вэ гэдээ ингээд бодохоор одоо миний ажиллаж байсан үеийнхээс шал өөр байгууллага маань хүүхдийн эрх хамгааллын улсын байцаагчтай болсон байна. Мөнх хүүхдийг хамгаалах төр байртай болсон байна. Тэгээд байгууллагын маань одоо нэрнээс харсан ямар их одоо олон хүрээг хамж ажиллаж байгаа нь бол мэдэгдэж байна. Миний үед хүүхдийн төлөө байгууллага гэж байдаг байсан бол одоо хүүхэд гэр бүл залуучуудын байгууллага болж энэ байгууллага маань өргөжин тэгсэн байна. Тэр үед намайг ажиллаж байх үед одоо миний дээрс сууж байгаа уран цэцэг дарга маань бидний ахлах мэргэжилтэн байсан. Бид нар энэ хүний удирдлагаар ажил үүргээ гүйцэтгэдэг ийм л байлаа. Тэгээд одоо энэ дарга мэргэжилтэн маань дарга болоод байгууллага удирдах, зохион байгуулаад өдий зэрэгтэй ийм том хэмжээнд авч явж байгаад би бас энэ зохион тэмдэглэж хэлэх нь зөв байх гэж бодож байна. За баярлалаа. Та сая өөрөөр яриад хэллээ тийм хүүхдийн асуудлаар бид нар дан ганц хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай байсан. Тэгэхээр 2016-аас 2020 онд хүүхдийн салбарт эрхцэн шинжилгээ хийгдсэн. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар бид бүхний одоо өмнө 96 оны үед батлагдсан хууль маань 2 хууль болж өөрчлөгдөж хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг эрхцэн орчин шинжилгээгдсэн. Тэгэхээр та маань бас энэ байгууллагынхаа өөрчлөлт шинжилгээг маш их сайхан мэдэрч байгааг би бас таатай байна. За ингээд би танаас дараагийнхаа асуултыг тавья. Та
11 жилийн өмнө би одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан. Тэгэхээр та тэрнээс хойш хугацаанд байгууллагаасаа зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцож байв уу? Тэндээс бас танд ямар сэтгэл төрж ирсэн бэ? За би байгууллагаас зохион байгуулж байх үедээ бол арга хэмжээнд оролцдог. Одоо зөвхөн энэ жил гэхэд Ахмадын баяраар одоо энэ аймгийн ахмадуудад зориулсан одоо тэтгэврийн насны хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? Тэтгэврт гарлаа гэж хүмүүс одоо ингээд орондоо байгаад байх уу? Одоо гэр орондоо ямар харьцаатай байх юм, ямар үлгэр дуурайтай байх юм? Тэр талаар бол одоо маш их сонирхолтой сургалтыг бол одоо энэ байгууллагын мэрэгчлэтнүүд маань биднэрт хийж өгч байсан. Одоо нэг жишээ гэхэд зөвхөн энэ. За тэгээд Ахмадын баяр болгоноор байгууллага маань биднийг хүлээн авдаг. Тэр үедээ бид нэр урд өмнө ажиллаж байсан сонирхолтой бас инээдтэй тэр бүх зүйлээ ярьж хөөрөлддөг. Би энэ байгууллагын одоо Ахмадуудын зөвлөлийн дараагаар бол одоо ажиллаж байгаа. За танд баярлалаа. Тэгээд Монгол Улсын төвлөрийн байгууллага хөтөлбөр үүсч өгсөн 95 жилийн оны өдөр одоо байгууллагаараа ирж бидний алтан сургаалаа хайрсан танд бас баярлалаа. Ингээд танд эрүүлийн хасж явал хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Энэ ташрамд хэлэхэд одоо бидний хугацаа маш бага байгаа. Хугацаа өндөр байсан бол бидний одоо аль ажиллаж, аль амьдарч байх үеийн инээдтэй бас ажлын одоо талаарх юм бол одоо маш их байсан. Тэр бүхэн бол ингээд юу яцаа. Гэхдээ энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж алтан үеийн гэдэг нэр томьёолтойгоор намайг оруулж байгаад би маш их баяртай байна. За тэгээд Аранга аймгийнхаа иргэд, хөдөлмөрчид, эцэг эх, залуучууд, хүүхдүүд та бүхэндээ хүүхдийн байгууллага байгуулагдсны 95 жилийн энэ өдрийн мэндийг дахин хүргье. Баярлалаа. За тандаа ингээд эрүүл энхийг хүсье. Та бүхэн маань бидний бүхний хамгийн үнэтэй зэнтэй алтан үе байсан гэдгийг бас та бүхэндээ тандаа хэлье.